My name is Jim Ernest, and I own Ramtown Karate from Dixon, California. We're also the Ryukyukan International Full Contact Karate Association based in Okinawa, Japan. No, I've been practicing Karate-Do since 1972, and we have tournaments that the Japan tournament has been running now for 19 years, this type of karate tournament. We also have a tournament in London each year. The overall impression we thought this was an absolutely wonderful tournament. We're very excited to see the full contact karate, our favorite sport, being introduced here in this area, and especially with the Mongolian culture. It's just a beautiful culture, and the two things together are just fantastic. We enjoyed it, and we really expect to come back next year. Thank you so much. Have a good day. Thank you. баярлалаа таньжсан өдрийн мэнд хүргэе. Энэ тэмцээнд ер нь нийт хэдэн баг ороо ямар хичнээн тамирчид оролцсон? За энэ бүрэн контакт каратегийн дашаа донжны нэрмжид анхны тэмцээн энэ одоо Америкт явагдаж байна. Налматай хотод. Тэгээд энэ тэмцээнд бол бас манай одоо өөрсдийн үндсэн тамирчдаас гадна Сан Франциско хотоос Берклигээс мөн хуваарь орж ирж оролцсон юм одоо дөрвөн төрлийн одоо юуны багийн тамирчид оролцлоо. За насны хувьд бол одоо хамгийн бага нь 5 настайгаас ахуулаад одоо дээдл нь 27-8 нас хүртэл хэмжээнд одоо тамирчид оролцлоо. Тэгээд ангуудаа явуулж байгаа учраас хүмүүс сайн оролцоо тамирчдын бэлтгэл бол сайн байлаа. Өнөөдөр Монголын гарын толооны холбооны дашаа дожооны нэрмжийн фул контакт каратегийн тэмцээн болж байна. Тэгээд энд бол маш бусад клубч гэсэн амар их өргөнөөр оролцож өрсөлдөгч тамирчид хоорондоо айгүй их өрсөлдөж байна. Тэгээд энд би бас нэг 8-9 тамирчинтай ирсэн. Ерөнхийдөө бас сэтгэл хангалуун болцож байна. Тэгээд ер нь бол тэмцээн айгуугаа өрсөлдөөд болж байна. Анхны тэмцээн зохион байгуулж байгаа гэхэд ер нь бас маш шаардлага өндөртэй айгуу сайн. Олон сургууль авчирсан маш өндөр амжилт гэж бодож байна. Гол нь энэ хиний хүүхэд яалж хиний хүүхэд нь одоо хоцорж яах гэдэг нь гол нь биш. Хамгийн гол нь энэ спортыг цаашдаа хөгжүүлэх болон хүүхдүүдийн сахилга баттын асуудал дээр энэ спортыг нөлөөлдөг тул энийг улам хүрээг нь өргөжлүүлж одоо хүүхдүүдэд ингэж авчрах бодолтой үднээс бид нар энэ тэмцээн эднэрийг зохиож байгаа юм аа. It's very nice because it has for me, I come from a jiu-jitsu and judo background, a little bit of Muay Thai, but this sport kind of combines a lot of the aspects of MMA and with the full contact part of this. It's really great for the kids. За баярлалаа. Хөрчинс баярын өдрийн мэнд хүргэе. Тэмцээн ер нь ямар болоо ивент итгэсэн хүний хувьд? Их сайхан болж байна. Манай энэ дашаа дожоо анх байгуулагдаад 4 жил болж байгаа. Энэ анхны Монгол тэмцээн гэж болж байгаа нь бас санаанд гоё хэлж байна л да. Ерөнхийдөө бас сайхан Монгол улсынхаа нэрийг гаргая гэдэг үүднээс хийсэн. Тэгээ ер нь амжилттай бол дуслаа. За танд баярлалаа. За баярлалаа. Хүнд энэ өдрийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. За багшууны хувьд өнөөдөр тэмцээн ямар болоо зохион байгуулсны хувьд ч гэсэн? Тэмцээн өнөөдрийн хувьд бол бидний анхны олон улсын бүрэн контакт каратегийн тэмцээн байлаа. Манай Монголын гарын толооны холбооны. Яг бид нар анх энэ өглөө бол айгүй хүнд байсан. Энэ хүүхдүүд маань бүгд өрөөдөрцөө хай хой гал нэг орилж гашарсан улсууд байж байгаа үдээс хойш яг тэмцээн эхлээл нүур хагараад тэгээ сайхан болчлоо дөө. Тэгээ яг тэмцээн бол ямар ч байсан их сайхан боллоо. Яаж цом аваа? 16 наснаас 18-д ороод 2 дугаар байранд ороод яд 2 орсон. Урд нь тэмцээнд оролцож байсан уу? Урданд оролж исэн. Наваа цагт 2 амирлан гэдэг.
За урд нь тэмцээнд оролцож байсан. Урд нь 4 тэмцээнд оролцож байсан. Тий. Бас давшиж ожоо клуб. Ташаад аж. За багш уу сэтгэл ямар вэ? Багш юу нэр тасгажуулсан? Багш бол амар тасгалж байсан. Бид нар сайн өөрсдийнхөө жоохон сайн босныг гэсэн сайн мэдэрлээ. Тэгэл. Тэмцээн ер нь ямар санагдаж байна? Тэмцээн санснаас гоё болсон. Би анх энэ карате би хамгаалах урлагаар анх би хичээллээд тэр үед одоо нөгөө Хаянгарва багшийн маань удирдлагын дор бид нар анх цагдаа болсноос хойш бид нар хичээлж эхэлсэн л дээ. Тэгээд энэ тэмцээнийг гэсэн зохион байгуулахад багш маань бас ирнэ гэж ярьж байсан. Тэгээд ирж амжсангүй хөлний операцанд ороод манайх бол яг анх нэгдэхдээ бол Монголын гардын талааны холбооны дэргэдэх Ташаад Ожоо гэж нэгдсэн. Дараа нь бидний энд багшд маань гэсэн зөвшөөрсний үндсэндээ бид нар Америк дахь Монголын гардын талааны холбоо гэдгийг байгуулад тэгээд тэрний дэргэдэх Ташаад Ожоо гэж бол энэ дожоо маань явагдаж байгаа. Дээрээс нь бид нартэй цуг нийлээд бас Японы Шинжээсэн каратегийн Миягава гэдэг багш байдаг. Тэр багш бас бид нарт бас тодорхой хэмжээгээр сэтгэл санааны бас дэмжлэг үзүүлж ирсэн. Ийм хүн байдгийн. Бидний яг үндсэн одоо яг бидний баримтлаг бол Монголын гардын талааны холбооны багш манай цагдаагийн бэлтгэл хуранда Хаянгарва гэдэг багш байдیں۔ Тэр багшийн удирдлагын дор энэ Отгон Баяр багш маань тэгээд бид хоёр бол яг энэ багшаар гараар хүмүүжиж хүн болсон хоёр хүн байгаа. Тийм учраас энэ багшийнхаа одоо заасан үйлдэлийг л аминда Монгол хүмүүстэй өвлүүлээд үлдээчих гэсэн л гэсэн бодлоор энийг энэ үйл ажиллагааг явуулж байгаа буюу энэ тэмцээнийг бид хийсэн юм аа. Каратегийн бүснүүд гэвэл ер нь 7-8 төрлийн бүснүүд байдаг л да, өнгийн зэрэглэлийн бүснүүд байдаг. Бид нар бол яг бие хамгаалах урлаг гэдгээр явж байгаа тэмцээн уралдаанд орж явж исэн янз бүрийн юмнууд авчирсан. Тэгэл бүхэл тэр зэрэглэлийг яг л авдаг журмаар нь багаас нь ахуулж авч явсаар байгаа л үдээ үрсэн. Хамгийн сүүлд энд ирсэн хойно яг Хаянгарва багш маань Монголын гардын талааны холбооны хар бус 3 дугаар дааныг өгсөн. Японы Шинжээсэн каратегаас бас хар бус 3 дугаар дааныг өгсөн. Ийм л цол авсан. Каратегийн хамгийн дээд амжилт нь гэдэг хүн өөрийгөө ялах, хүн сэтгэл санааны төвчээр аливаад хандах хандлага, хүн өөрийнхөө биеийг ямарваа нэгэн болзошгүй гаднаас ирж болзошгүй халдлага буюу аливаа нэгэн буруу үгийн үйлдэлд тэрэнд өөрийгөө захирч чадах л тэр ухамсарыг л биелэлийг л бий олгож авах л хамгийн гол байна да. Тэр бодлыг л өөртөө суулгаж авч чадвал тэр хүн өнөөдөр энэ техник, энэ спортыг эзэмшиж чаджээ гэдгийг л харуулна гэсэн үг те. Сайхан боллоо бидний зохион байгуулсан тэмцээнд. Тэгээ ерөнхийдөө бол энэ тэмцээндээ би яг манай тэмцээнийг зохион байгуулахад бидний тусалсан бүх эцэг эхчүүд болон одоо өөр бусд ханд өргөж байгаа бүх хандвийн байгууллагууд буюу энэ мэдээллийн ивент итгэж байгаа буюу болон танаа телевизийн хамт олон би бол үнэн сэтгэлээсээ баярсан талархснаа илэрхийлж байна. Тэгээд энд онцолж хэлэхэд манай 3 багш бол үнэхээр надад амар туссан. Тэр дотор манай Отгон Баяр багш маань энэ бүх юмнуудыг хийх гэж хэвээр их л нойр холгоо бид нар явлаа да. Дээрээс нь Батинх маань бас Батинх багшигаа бас ажлын тараалан өнгөтн компьютертэй суулгаад юм хийлэгдэг. Бас л их юм хийлэглээ. Манай Баажи багш маань гадуурх, Батишиг багш маань гадуурх бүх энэ үйл ажиллагаануудыг гадуур хүнтэй уулзах бүхэл юмнуудыг зохицуулсан. Би бол үнэхээр энэ 3 багштай бол өстой амар их баярлалаа л гэж хэлэх. Бүх улсуудыг нэгтгэх зорилготой. Хоёрдугаарт Монгол хүмүүс ямар юм хийж чаддгийм үгүй мүү гэдгийг бид 4 багш маань ярьж байгаад үзүүлэе гэж энэ Америкийн бие хамгаалах урлаг, гардын талааны холбоо, Кёкушин каратегийн холбоо энэ төр гэж байдгийм байлээ. Тэднэрт бид нар ямар хийж чаддгийм үү гэдгийг үзүүлэе л гэсэндээ бид нар юм зорж хийж байгаа. Америкчин хөнгөн жинд ер нь насан туршид нар бол айгүй техниктэй учраас тэдний тоглолтууд бол айгүй хүн хэцүүлтэй, маш хүн тоглолтууд байдаг. Тэд нар бол их гоё тоглолтууд гаргасан. За баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. Танаа телевизийн хамт олон ч гэсэн 2011 онд улам их уран бүтээл хийх болтугай гэж хүсээрөөё.